Спорт болон урлаг гэх зөөлөн хүчний их сурвалжийг улс орнууд өөрийн сүр хүчийг харуулах, соёл уламжлалыг таниулахад ашигладаг бөгөөд улмаар гадаад харилцаа, геополитикийн давуу тал болж авдаг. Тиймээс улс орнууд олимпийн наадам, бусад томоохон урлаг спортын наадмыг эх орондоо зохион байгуулахын төлөө ширүүхэн өрсөлддөг билээ. Технологийн дэвшил болон pop соёлын нөлөөндөө Өмнөд Солонгос улсын дүр төрх дэлхийд дахинд өөрчлөгдөж байна. Pop соёлын экспорт нь дээрх зөөлөн хүчний бодлогын хамгийн сонгодог арга хэлбэр юм. Өмнөд Солонгосын засгийн газар цаашдаач дотоодын уран бүтээлчдээр дамжуулан Солонгос соёлыг сурталчлах, урлагийн дэмжигчдийн экосистемийг бүрдүүлэх, бүжиг театрыг сургалтын төлөвлөгөөнд оруулах, уран бүтээлчдээ олон талаар дэмжих төлөвлөгөөтэй байгаагаа мэдгдсэн билээ. 2005 онд Samsung-ийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс Солонгос давлгааны эдийн засагт үзүүлэх үр ашгийг харуулсан дэлхийг бүрхэх Солонгос давлгаа нэртэй тайлан гаргажээ. Энэхүү тайланд дэлхийн улс орнуудыг 4 хэсэг болгон хуваасан байна. Үүнд K-pop соёлыг сонирхох, K-pop соёлтой холбоотой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, Солонгост үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, Солонгос соёлыг илүүд үзэх гэжээ. Тэдний зөөлөн хүчний бодлого энэ зарчмаар ажилладаг юм. Халиу буюу Солонгосын давлгаа гэсэн зөөлөн хүчний нэр томьёо нь 1990-ад оны сүүлчээр Өмнөд Солонгосын хөгжим, телевизийн цуврал, кинонуудаар дамжуулан pop соёлыг сонирхож эхэлсэн үеэс үүсэлтэй. 1990-ад оны эхээр Солонгосын давлгаа нь Вьетнам, Хятад, Тайвань, Япон, Хонконг зэрэг Азийн орнуудаар хурдцтай тархсан билээ. Өмнөд Солонгос Хятад улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосны дараах 5 жилийн дотор 150 сая хятад хүмүүс Солонгосын телевизийн цувралыг үзэж, Солонгос дуу сонсож, бүр сөүлийн хөгжим нэртэй радиогийн хөтөлбөрч гаргаж байжээ. Энэ нь K-драма болон K-pop-оор дамжуулан Өмнөд Солонгосыг дэлхийн нийтэд таниулах эхлэл нь болсон юм. Харин 2 дахь Солонгосын давлгаа 2012 оноос эхэлсэн бөгөөд Psy-ийн Gangnam Style дуугаар дамжуулан K-pop Америкийн нэгдсэн улсын Billboard, UK жагсаалтын шилдэг цомгуудад багтсан нь ойрхон орнууд, Европ, Хойд Америк зэрэг дэлхийн олон орны сонсогчдод K-pop-ыг түгээсэн билээ. Энэ нь цаашлаад дэлхийд даяар Солонгос хэл соёл, уран зохиол, хоол, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон түлхэц болжээ. Зөөлөн хүчний үр дүнд Дубай болон Абу Дабигийн дэлхийн аялал жуулчлалын төвүүдэд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байна. Өмнөд Солонгосын энэхүү арга дэлхийд даяар үр нөлөөгөө өгсөөр байгаа бөгөөд тэд pop соёлоор дамжуулан Арабын нэгдсэн Эмират улстай харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн ашиг сонирхлоо улам бэхжүүлсэн билээ. Хоёр орны худалдаа 8, эдийн засаг, цэргийн харилцаа өргөжөж, үүний дотор Өмнөд Солонгос улс Арабын нэгдсэн Эмират улсын анхны цөмийн станц барих консорциумд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Арабын нэгдсэн Эмират улсад Өмнөд Солонгос нь ухаалаг хүч хэмээх хатуу ба зөөлөн хүч чадлын бүх арга хэрэгслийг амжилттай ашиглаж байна.